Энэ жил засварын ажилд 21 аймаг 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн байр болон цэцэрлэг дотор байрны нийт 181 барилга хамрагдаж байгаа. Үүнээс нийслэлийн хэмжээнд 53 сургууль цэцэрлэгийн барилгыг засварлаж шинжилнэ. Нэг барилгад 60-аас 150 сая төгрөгийг засвар хийлгэхээр төсөлсөн бөгөөд энэ ажлыг нийслэлийн боловсролын газрын барилга хөрөнгө оруулалтын хэлтээс хариуцан ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээний 53 сургууль цэцэрлэгийн барилгын засварын ажил эхэлж гисэн 30-аас 40% үргэлжилж байгаа юм байна. Энэ засварын ажлуудад ер нь 7 сарын 15-наас бүрэн эхэлсэн. Хамгийн сүүлийн ажил гэхэд нээлттэй тендер зарсан ажлууд бол 8 сарын 1-нд гэрээ хийгдээд ажил эхэлсэн байгаа. Гэрээний хугацаа бол одоо бид 8 сарын 20-оос 25-ны хооронд бүгдийг дуусгахаар гэрээний хугацаа хийгдсэн байж байгаа. Энэ ажил дээр бол одоо нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, манай нийслэлийн боловсролын газраас хамтсан хяналтаа тавиад захиалагчийн үүргийг үүсгэхэд ингээд ажлын чанарын шалгаад, ажлын явцын шалгаад ингээд ийм явцтай явж байна. Ер нь бол одоо өнөөдрийн байдлаар гэх юм бол засварын ажлын явцны 30-аас 40% дундчаар тэгж явж байна. Монгол 3 дугаар сургууль болон 11 дугаар сургуулийн барилга чанарын шаардлага хангах хөвгөөс тус сургуулиудын хичээлийг зогсоосон. Ер нь бол Монгол 3 дугаар сургууль байна. Сүхбаатар дүүргийн бас 11 дугаар сургууль байна. Энийг бол одоо буулгаж бид нар бас шинжилгээр улсын цэцмэг суудсан байж байгаа. Энэ дээр бол буулгах тендер зарлагдаад 11 дугаар сургууль бол ерөнхийдөө одоо буулгалттай эхэлсэн явж байгаа. 3 дугаар сургуулийн тухайд бол одоо тендер зарлагдсан арай гүйцэтгэх шалгараас амжааг байна. Одоо гүйцэтгэх шалгар бол одоо ингээд буулгаад эхэлнэ. Мөн сургуулиудын барилгыг нураах шийдвэр гарч шинэ барилгуудыг барихаар болжээ. Нийслэлийн хэмжээнд 180 цэцэрлэг 110 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Энэ жилийн хувьд зөвхөн засвар хийх шаардлагатай байгаа сургууль цэцэрлэгийн барилгуудад засвар хийхээр болсон. Хэсэгчилсэн засвар учраас дээвэр сантехник болон дулаан алдалт цонх солих гэсэн төрлүүдээр засвар хийнэ. Энэ нь хөрөнгө мөнгө бага төсөвлөгдсөнтэй холбоотой гэж албаны их сурвалж хэлсэн. Сурагчдын хичээл эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдчихэд байгаа учраас холбогдох байгууллагууд барилгын засварын ажил хяналт шалгалтын хичээл эхлэхээс өмнө засварын ажлыг нийслэлийн хэмжээнд түргэгдэх шаардлагатай байна.